За одоо бүгдээрээ бодлогоо хамтдаа бодцгоё. Зурагт өгөгдсөн векторын уртыг олоо гэсэн. А вектор нь x тэнхлэгийн дагуу 4 нэгж, y тэнхлэгийн дагуу доошоогоо 3 нэгж шилжсэн. Доошоо шилжсэн учраас асах 3. За одоо тэгвэл А векторын уртыг олохдоо 4-ийн квадрат дээр нэмэх нь асах 3-ийн квадрат эндээс язгуур гаргаж өгдөг тийм ээ. 4-ийн квадрат 16, 3-ийн квадрат 9 нийлээд язгуур доор 25 буюу А вектор нь 5 нэгжийн урттай гэд гараад ирлээ. За одоо бүгдээрээ хамтдаа хариултыг шалгая. За зөв байна. За дараагийн бодлого. А вектор нь x тэнхлэгийн дагуу зүүн тийшээ хасах 5 нэгжээр шилжээд y тэнхлэгийн дагуу доошоогоо хасах 4 нэгжээр шилжсэн байна. Тэгвэл А векторын уртыг олъё. А векторын уртыг олохдоо хасах 5-ийн квадрат дээр нэмэх нь хасах 4-ийн квадрат. За эндээс язгуур гаргая. Тэнцүү хасах 5-ийн квадрат 25, 4-ийн квадрат 16. Нийлээд 41 байх нь тийм ээ. За бүгдээрээ хариултаа шалгая. Язгуур доор 41. За зөв. За гих мэтчлэнгээр та бүхэн бие дааж өөртөөхөө үзсэн мэдлэгийг баттгаарай. Дараагийн жишээ бодлого А, Б, С 3 цэг өгчээ. БА, ДС 2 вектор тэнцүү байх ДС-ийн координатыг олоорой гэсэн байна. За энэ бодлогыг та бүхэн дэвтэр дээрээ бодож дуусныхаа дараа хичээлээ үргэлжлүүлэн үзэн өөрсдийнхөө бодолтыг шалгаарай.